За сайн уу манайхаа би ойрдоо үнэхээр маш их завгүй байлаа 4 сар 5 сар гэдэг ер нь 4 сард тэгээд хот руу нэг сургалтанд яваад ирсэн. Үүрээр бүр нэг 4 цагт гараад тэгээд нэг нойрмог юм яваад тэгээд дарган дээр очисон. Тэгээд шин терминал руу орж үзсэн. Өмнөдөө үзсэн л дээ тэгээд сая дахиад бас шин терминалаараа очлоод влогдоо бас оруулъя гэж бодсон. Тэг үнэхээр гоё 5 дахьтай газар байна лээ. Тэгээ сургалтандаа амжилттай суугаад. За тэгээд хоёр хүүхд руугаа яарал гэлүүгээ. Сургалтаа дуусгаад төрөх шиг болцсон да. Тэгээд гэртээ хараад бас манай том охин нэг хөөрхөн нэгдүгээр ангийн охинтой хамт өжиг хийжсэн гэртээ. Нэгдүгээр ангийн охины хөөрхөн жижигхэн тэгээд манай охинтой бол одоо бэлтгэл бүлэг гэсэн чинь нэгдүгээр ангийн охинос айгу том бэлтээ. Тэгээд энэ хоёр айгу хөөрхөн нэг нь цэцэрлэг дээрээ сурсан нөгөөх нь болохоор сургууль дээр нь багш нь заасан гэдгсэн чинь хоёулаа айгу хөөрхөн хөдөлгөөнд эцэлхэн таараадсэн. Тэгээд энэ хоёрыг харж зөндөө бас инээлцсэн хөөрхөн байсан. Тэгээ ер нь ингээд 4-5 сард маш их завгүй өдөр ханууд нэлээд өнгөрлөө. Тэгээд влогоо хийж амжсангүй. Тэгээд яг сүүлдсэн ч гэсэндээ бас бичлэгүүдээс оруулж ирэх бодоод нэг оруулаад сууж байна. За тэгэл бид эд чинь бас хөдөө төрсөн өдөрт урагдаад яваад манай хоёр чинь хурах шиг сонирхоод л тэгээд хөдөө сайхан байсан. Тэгээд хурах шиг нэг хөрхөн болчихсон. Хөдөөний амьдрал сайхан шүү. Хүн гэдэг чинь ер нь бас тэгээд ингээд гоё байгаль дэлхийд тагаа тэг ингээ ойрхон байдаг гэдэг чинь янз юм гоё. Тэгээд сайхан хорхог хийж идсэн. За тэгээд манайхаа энэ хүрээд дуусгая. Тэгээд 4 сард 5 сард хийсэн өшөө олон зөндөө зүйлсүүд байгаа болохоор ингээд нэг дор бүгдийг оруулж багтахгүй байна. Тэгээд дараачийн бичлэг дээр тэгээд миний дахиад өөр юу хийсэн, хаашаа явсан, ямар сонирхолтой зүйлсүүд хийсэн талаар та бүхэн сонирхож үзээрэй.